Орон мэндэргүй үзэгчдээ өндөр хаан мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Та бүхэн мэдээлэлд анхаарлаа хандуулна. Эхний мэдээ. Энэ он гарсаар Хинтээ аймгийн хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын 67 тохиолдол бүртгэлээ. Үүний 8 гэр бүлээ баталгаажуулсан иргэд байрнуудыг их сурвалж мэдээлж байна. Хинтээ аймаг сүүлийн 5 жилийн хугацаанд бэлгийн замын халдвар түвшний тохиолдлууд буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал бэлгийн замаар дамжих халдвар өнгөрсөн 166 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ он гарсаар 67 тохиолдол бүртгэгдсэн нь урд оныхтай харьцуулахад 99 тохиолдлоор буурчээ. Эдгээр 67 тохиолдлыг судлаад үзвэл 8 гэрлэлтэд баталгаажуулсан, 25 гэрлэлтэд батлуулаагүй гэр бүлтэй иргэд байгаа бол 31 нь огт гэрлээг байна. Хинтээ аймгийн хувьд бэлгийн замаар дамжих халдвар нийт өвчлөлийнхөө ер нь халдвар төвчин дундаа нийт өвчлөлийн 20 гаруй хувийг эзэлж байгаа. За энэ дундаа олонгууд ерөнхийдөө бэлгийн замаар дамжих халдвар нийт 30 гаруй халдвар төвчин байдаг. Үүнээсээ зохилон тохиолдох халдварууд маань Тэмбүү, Загхүйдэн, Тэрхназ, Халамид гэд эдгээр өвчин бол улсад бүртгэгдэж явдаг. За энэ дотроо бол нийт халдвар төвчин өнөөдрийн байдлаар бол нийт халдвар төвчин маань бол 67 тохиолдол бүртгэгдсэн байна. За 2021 онд бол 166 тохиолдол буюу энэ үеигтэй харьцуулахад бол 99 тохиолдолоор бол буурсан үзүүлэлттэй буюу нийт хувь нь бол 10,000 хаанд 6.7% бүртгэгдэж байна. За ерөнхийдөө нийт халдвар төвчин дотроо бол Тэмбүүгийн халдвар нэлээд их байгаа. За энэ одоо 2020 оны 10 сарын байдлаар бол нийт 25 Тэмбүүгийн тохиолдол бүртгэгдсэн байна. За урд онд бол 2021 онд бол 67 тохиолдол бүртгэгдсэн. За мөн үеийнхээс бол бас 24 тохиолдол буурсан үзүүлэлттэй байгаа. Тэмбүү өвчний маань одоо яг улс аймгийн дунджаас бол нийт Хинтээ аймгийн хувьд бол мэдээлэл сүүлийн 5 жилээр бол буурсан үзүүлэлттэй зөвхөн Тэмбүүч гэхгүй ер нь бол бэлгийн замаар дамжих халдварын үзүүлэлт маань тоо баримт буюу халдвар өвчин маань бол нийт улс аймгийн дунджаас тогтвортой 5 жил буурсан үзүүлэлттэй бол байгаа. Хинтээ аймаг бэлгийн замаар дамжих халдварууд дундаас Тэмбүү өвчний тохиолдол илүүтэйгээр бүртгэгддэг байна. 2022 оны 3 дугаар улирлын байдлаар Тэмбүүгийн 25, Тэрхнасын 31, Загхүйдний 23 тохиолдлууд бүртгэгджээ. Энэ бүртгэгдсэн тохиолдлуудын тоо нь өнгөрсөн оны мөн үеигтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа юм. Бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх хувийг 16-аас 25 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ нь халдвар төвчин жил ирэх тусам нас залуучж байгааг илтгэж байгаа юм а. За ерөнхий энэ залуучууд буюу өсвөр үе залуучуудын дунд халдвар төвчнийг илрүүлэх хүслэг бол хийгдэж явж байгаа. За энэ дундаа энэ оноос бол эрт илрүүлэгт маань бол энэ халдвар төвчнийг илрүүлэх багц бол явж байгаа. За энэ дээр бол вирус БЦ вирус, за дохт Тэмбүүгийн халдвар, за сүрийгийн халдварыг илрүүлэх шинжилгээ маань хийгдэж байгаа. За өнөөдрийн байдлаар бол нийт энэ 18-аас 34 насны халдвар төвчнийг илрүүлэх шинжилгээнд маань бол 800 гаруй залуучууд бол хамрагдаад байна. За эдгээрээс бол нийт халдвар төвч яг Тэмбүүгийн халдвар төвчин бүртгэгдсэн нь бол 3 тохиолдол байгаа. Тэгэхээр халдвар төвчний хувьд бол ерөнхийдөө залуучууд маань харин эрт илрүүлэгтээ хамрагдах хувь нь бол харьцангуй бага байгаа. Яг энэ эрт илрүүлэг маань бол мөн чанар бол яг насанд нь тохирсон өвчлөл яг ямар насанд илүү их тохиолдож гэдгийг илрүүлдэг үзлэг байгаа. За энэ дээр бол яг 18-аас 34 буюу 45 наснд бол халдвар төвчин илрүүлэх үзлэг шинжилгээ хийгдэж байгаа. За харамсалтай нь манай залуучууд энд жоохон хойрог дутмаг илрүүлэгт хамрагдаж байна. Цаашдаа энэ илрүүлэгт хамрагдсанаар тухайн заавал өвчтөөгөө илрүүлж байгаа юм биш те, энэ өвчин сурцсан сэргийлэх хэрвээ илэрх юм бол эрт илрүүлж БЦ вирустэй бэлгийн замын халдвар төвчнийг бол цаг тухайн үед нь бол эмчилдэг аргашгаас бол урьдчилан сэргийлж байгаа энэ зүйл байгаа. Гол нь энэ Нэгдсэн эмнэлгийн улаан тус кабинетаар үйлчлүүлж буй иргэдийн 90% нь эмэгтэйчүүд байна. Энэ нь эмэгтэйчүүд энэ төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ илүүтэйгээр авдаг бөгөөд эрэгтэйчүүдийн хувьд хойрог урьдчилан сэргийлэх үзлэг онцлогоонд хамрагдсан бага байдаг гэдгийг албаныхан мэдээллээ. Мөн энэ жилийн цэрэг таталгаа үеэр 18-аас 26 насны 1000 цэрэгээс бэлгийн замын халдвар төвчнээс шинжилгээ авахд нэг Тэмбүү, нэг Загхүйдийн тохиолдол илэрчээ. Хинтээ аймаг сүүлийн 3 жилийн байдлаар дохын тохиолдол бүртгэгдээг байна. Дараагийн мэдээ. Хинтээ аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газраас оролцоо түншлэл 2022 ажил олгогч нарын уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтанд Хинтээ аймгийн ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын 70 гаруй төлөөлөл оролцсон юм а. Хинтээ аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газар болоод худалдаа альж үйлдвэрийн Хинтээ аймаг дахь салбар хамтран ажил олгогч нарт зориулан харилцан мэдээлэл солилцох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, салбар хоорондын ажлын уялдааг сайжруулах зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ажил олгогч аж ахуйн нэгжийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулан оролцоо түншлэл уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
За өнөөдөр энэ ажил олгогчийн оролцоо түншлэл ийм уулзалт зөвлөгөөн арга хэмжээг зохион байгуулж байна. За манай аймгийн сумдын аж ахуй нэгж байгууллагын ажил олгогч нар нөхөө арга хэмжээнд хамрагдаж байна. Энэ уулзалт зөвлөгөө маань ерөөсөө гол зорилго нь бол төрийн байгууллагын зүгээс аж ахуй нэгж байгууллагуудтайгаа хэрхэн хамтран ажиллах юм те. За ажиллах хүчний тогтвортой яаж ажилуулах юм? Шинээр ажлын байрыг яаж бий болгох юм? Ажлын байраа хэрхэн хадгалах юм? Эндээс төр засгийн дэмжлэг юу вэ, тийм ээ? Аж ахуй нэгж байгууллага маань хөдөлмөр эрхлэлтийн одоо энэ үйлчлэгийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад төрийн зүгээс хэрэгжүүлж байгаа ямар төсөл хөтөлбөр байдгийг аж ахуй нэгж байгууллага маань хэрхэн оролцох юм. Энэ тал дээр л аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор л энэ арга хэмжээг бол зохион байгуулж байгаа. Үүнийг зохион байгуулснаар төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа сайжрах ач холбогдолтой. Өнөөдөр одоо аж ахуй нэгж байгууллагууд маань ажиллах хүчний хомсдолд орчлоо л гэдэг. Өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийн албанд манай байгууллага дээр бүртгэлтэй ажилгүй иргэд байдаг тийм. За нэг талаасаа энэ нь бол ажиллах хүч маань бол өөрсдөө цалин хөлсөө голох ийм асуудал байдаг тийм ээ. За аж ахуй нэгж байгууллага нь одоо тухайн иргэнд тохирсон цалин хөлсний ийм асуудлууд бас үүсдэг. Энэ талыгаа хоёр тал сууж агаад хамтран шийдвэрлэх тийм. Ийм л одоо ач холбогдолтой байгаа. Ер нь хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас хэрэгжиж байгаа санхүүгийн дэмжлэг хөтөлбөрүүд за мөн ажлын байранд ажилтан авч ажилласан тохиолдолд ажил олгогчдод одоо ямар урамшуул өгдгийн төр засгийн зүгээр ямар дэмжлэг байдгийг үйлдвэрлэл дээрх сургалтыг одоо зохион байгуулвал бас аж ахуй нэгж байгууллагад ямар дэмжлэг хэрэгтэй байдгийг ажлын байран дээр ямар бэлтгэгдсэн хүмүүс гарч ирэх ёстой энэ талын ойлголт мэдээллийг бид нар бол өгч байгаа. За манай байгууллагатай хамтраад энэ худалдаа аж үйлдвэрийн танхим, Хинтээ аймагт ажил олгогч эзэдийн холбоо, татвар, нийгмийн даатгалын байгууллагууд ингээд цогц мэдээллийг нэг дороос өгөө явуулж байна. За мөн одоо ажилтан ажил олгогч хоёрын хоорондын харилцаа, сэтгэл зүй тий. За энэ бизнесийн тухай ойлголтыг одоо сургалтаараа өгч байна да. Хинтээ аймгийн хэмжээнд 2600-аараа ажил олгож аж ахуй нэгж байгуулах бүртгэлтэй байна. Харин энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт 70 гаруй ажил олгогчдын төлөөллүүд оролцсон юм а. Хамт олон дотроо, найзууд дотроо ямар нэг өөрчлөлт нэмэр байна уу? За энэ арга хэмжээ бол одоо төр хөвчлийн түншлэлийн хүрээнд одоо хийгдэж байгаа гэж бодож байгаа. За бид бол бас халамжуулалтын газартаагаа бас урд өмнө бас олон ажлуудыг бас хамтран хийж зохион байгуулж байсан. За энэ одоо ажил бас тэр ажлуудын маань нэг болж байгаа. За сүүлийн үед бас манай ажил олгогч нарт бас нэг олон байгаа. Энэ нь болохоор одоо ажил хийх хүн маш их ховор болсон. За энэ асуудлыг бас одоо энэ халамжуулалтын газартаа бас хамтраад бас энэ одоо зовлонгоос гарах тийм шийдэл байгаа гэж одоо бид нар ойлгож байгаа. Тэгээ одоо энэ зөвлөгөөнийг бас зохион байгуулж байгаа гэж бодож байна. Уулзалтын дараа хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчлэгийг хэрхэн үр дүнтэй хамтарч хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг явагдсан юм. Мөн энэ үеэр хан голом консалтинг төрийн бас байгууллагын илтгэгч багш А2 өсөлтийн сэтгэлгээ буюу орчин үеийн ажил хайгч нарын эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажил олгогчид хэрхэн ажлын байраа бий болгох хадгалан үлдээх талаар сургалтыг орлоо. Мэдээллийн хөтөлбөрт хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Дараах мэдээлэлд анхаарал хандуулна. Улсын хурлаас нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцсан тулсан зарим даатгуулагчийн шимтгэлийн 50% буцаа олгох тухай хуулийг баталсан билээ. Тодорхойлбол 1 сая төгрөг болон түүнээс доош цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийн 2022 оны 5-аас 12 сард төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг 50% буцаа олгох болсон. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хинтээ аймгийн нийгмийн даатгалын хэлэлцээс мэдээлж байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцсан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50% буцаан олгох тухай хууль 2022 онд шинээр батлагдаад хэрэгжээд ивж байна. 2022 оны 3 дугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 588.6 мянган даатгуулагчдад 50.1 тэрбум төгрөг олгосон бол Хинтээ аймгийн хэмжээнд давхарцсан тоогоор 36.1 мянган даатгуулагчдад 1 тэрбум 167.2 сая төгрөгийн буцаа олголтыг олгожээ. Тэгвэл тус буцаа олголтын талаарх дэлгэрэнгүй Хинтээ аймгийн нийгмийн даатгалын хэлэлцээс мэдээллээ.
Монголын их хурлаас бол нийгмийн даатгалын шимтгэлийг 50% буцаах тухай хуулийг бол батлаад одоо бас багагүй хугацаа өнгөрөөд хэрэгжиж явж байна. Тэгээ энэ хуулийн хамгийн гол одоо онцлог зохицуулалт нь 22 оны 5 сарын 1-ээс эхлээд энэ оны одоо 12 сарын 31-ний дуусах хугацаанд бол энэ хууль маань хэрэгжиж дуусна. За энэ хуулийн үйлчлэл ямар хүмүүс хамрагдах вэ гэхээр хөдөлмөрийн хөлс түүнтэй адил тоорлого нь 1 сая төгрөгнөөс доош одоо ажилтгуулагчийн даатгуулагч мөн одоо сайн дурын даатгуулагчд бол энэ хуулийн үйлчлэл хамрагдаж шимтгэлийн 50% буцаа олголтоо авч байгаа. Одоогийн байдлаар бол энэ оны 3 дугаар удирлыг дуусгах хугацааны буцаа олголт бол одоо ажилтгуулагчийн даатгуулагч болон сайн дурын даатгуулагчийн харилцаатанд бол шилжчихсэн байна. Тэгээд энэ хуулийн одоо үйлчлэлийн хүрээнд хамрагдж байгаа даатгуулагчийн буцаа олголт мань болохоор тухайн сарын шимтгэл нь дараа сарын 5-ны дотор тайлан татагдсны дараа олгогдох учраас тухайн сарын 25-наас 28-ны хооронд бол ажилтгуулагчийн даатгуулагч болон сайн дурын даатгуулагчийн шимтгэлийн буцаа олголтыг бол нийгмийн даатгалын ерөнхий газар болон сангийн яам одоо хамтран ажиллаад нэгдсэн байдлаар бол мөнгө шилжүүлэхээр хувийн харилцах тасанд нь олгоо явж байгаа. Буцаа олголтод хамрагдах ажилтгуулагчийн даатгуулагчийн хувьд бол нэгдүгээр томьёон гол нь ажилтгуулагч эзэн маань өөрөө нийгмийн даатгалын тайлангаа хуулийн хугацаанд илгээх шаардлагатай мөн одоо хоёрдугаар нийгмийн даатгалын шимтгэлийн хоримтлагдсан үр авлага үүсэхгүйгээр тухайн одоо даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын хуулийн 15-16 дугаар зүйл заасны дагуу тухайн сард нь нийгмийн даатгалын санд төлсөн байх ийм шаардлагыг хангаж байгаа. Сайн дурын даатгуулагчийн тухайд бол нэгэнт одоо гэрээгээр хүлээс үүргээ хэрэгжүүлээд өөрөө сайн дурын даатгалын шимтгэлээ төлж байгаа учраас одоо гэрээгээр хүлээс үүргийнхээ дагуу тухайн сарда шимтгэлээ төлөө явах хэрэгтэй. Тэгжээж одоо дараа сарын 25-наас 28-ны хооронд одоо тухайн сарын шимтгэлийн буцаа олголтын 50% нь бол олгогдоо явж байгаа. Тэгээ энэ дээр яг нэг ийм ойлголтын зөрүү гарч байгаа. Ялангуяа одоо ажилтгуулагчийн даатгуулагчийн тухайд бол манайхаас юу гэлвэл авлаад явна гэхээр би одоо сардаа нэг ийм 100 гаруй мянган төгрөгийн шимтгэл төлдөг өө. Тэгтэл одоо надад 50 мянган төгрөг орох хэрэгтэй бол арай бага ороод байна гэдээ ингээд авалж байгаа. Тэгээ энэ хуулийн хамгийн гол онцлог зохицуулалт нь өөрөө юу байсан бэ гэхээр ажилтгуулагчийн даатгуулагчийн тухайд даатгуулагчийн өөрөө хариуцсан төлж байгаа шимтгэл буюу тухайн даатгуулагч маань нийгмийн даатгалын санд 11.5% ихэнх нь одоо шимтгэл төлж байгаа шүү дээ. Энэ даатгуулагчийн тухайд бол эрүүл мэндийн даатгалын шимтгэл бол энэ хөнгөлөлтөнд хамрагдахгүй байгаа. Тэгэхээр бусад төрлийн санд төлсөн шимтгэлээ бол манай санд төлөгдсөн тохиолдолд 50% нь бол буцаагаад авч байгаа ийм онцлог байгаа. 2022 оны 5 дугаар сараас 12 дугаар сар хүртэл төлсөн шимтгэлийн 50%-ийг сар бүрээр нь бодож олгоно. Ингэхдээ тухайн шимтгэл төлсөн сарын буцаа олголтыг дараа сард нь дансруу шилжүүлэх юм. Харин нийгмийн даатгалын шимтгэлийн буцаа олголт нь газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй байна. Мөн 1 сая төгрөгнөөс доош цалинтай даатгуулагчийн буцаан олголт хэрэв таны харилцах дансанд орохгүй байгаа бол e-Mongolia системд хандаж арилжааны банкнд харилцах дансаа бүртгүүлж олно. Эсвэл нийгмийн даатгалын байгууллага байцаагчид өөрийн бичиг баримттайгаар ирж үйлчлэг авах боломжтой юм а. Өндөр хаан мэдээллийн хөтөлбөрийн 21 цаг мэдээ таамтайсан тавханд баярлалаа. Үргэлжлүүл өндөр хаан эфирээ хүлээн авна уу.